Төсвийн тухай хуулийн дагуу энэ сараас эхлэн төрийн албан хаагчдын цалин тэтгэврийн хэмжээ нэмэгдэж байгааг та мэдсэн үү? Энэхүү нэмэгдэлд Монгол улсын 800 гаруй мянган хүн хамрагдаж байгаа юм. Тэгвэл энэ нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар бид энэ удаад сурвалжлаа. Би тэтгэврэх л та 100 төгрөг нэмнэ гэсэн шүү дээ. Сайхан гоё л сонсогч. Нэмэхэд бол хөгжчүүд бид нар дургуутсах юм алга. Тэгтэл энэ үннийхээ асуудлыг жоох ярмаар дарга нар. Жохон 100 нэмэн годаад бүх юм дээр хэдэн мянгаар нэмээд ахлаар ч одоо бид нар ч бас хэцүү шүү дээ. Нэмсэн нэмээгүй нь мэдгэдэх болох гэдэг шүү дээ. Тийм ээ. Одоо өөр юу яшгүй тэгч. Бас хувийн компанитай гэдэг үйл ажиллагаа эрхэлдэг хүн л дээ. Гэтэл одоо сая 3 сараас эхлээд зах зээл дээр мөнгө байхгүй болсон. Яасан? Бүх мөнгийг сонгуул руу тавьчихсан. Бүх банкуд сонгуул руу мөнгө явуулсан. Бизнес эрхлэлтэй бидэнд одоо бүр илүү хүндрэлтэй болсон. Энэ ягаад гэвэл төсөв санхүүгийн бодлого байхгүй. Хувьцааны мөнгө дараа нь чинь сонгуультай холбоотойгоо дахиад инфляцийг бол тэр гурилын үн нэмэгдлээ. Энэ чинь инфляц шүү дээ. Тэгээ цалин тэтгэвэр ямар нэгэн орлого нэмэгдсэн тохиолдолд бусад өргөн хэрэглээний бараа болон үйлчлэгээний үн нэмэгддэг. Монголд бол ерөөсөө цаад үн буух гэдэг юм бол байдгүй шүү дээ. Тэгэхээр улам л нөө төгрөгийн анш ундаг. Тэгээд эдийн засгийн юм докторгүй байдлууд нь олон жил ингээл үргэлжилж байна. Одоо энэ жил бол яалтч гэнэ сонгуулийн жил болохлээр цааны мөнгө гээл те. Тэгэл өшөө юм халамжийн бодлого юмнууд маш их явж байгаа. Миний хувьд айгу буруу гэж үздэг. Нэмэгдэх ямар нэмэр вэ? Угсаал дагаад бүх юм нэмэгдэж шүү дээ. Гурилуудаа талхмалах нь. Тэгэхээр бол нэг онц шаардлага гарахгүй хөө сонгуулийн шоу бол багт гэж бодож байна. Энэ тэтгэвэр нэмэгдэж байгаа ч гэсэн тэгээд өргөн хэрэглээний бараа нь нөгөө нэг хуваараа бизнес эрхэлж байгаа хүмүүс чинь дурын үнэ хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө ямар олигтой нэмэгдсэн чи ямар ч ерөөсөө юу яахгүй л гэсэн үг л дээ. Энэ жилийн сонгуулиар дахиад одоо хамлалт өгödөл бах юмнууд гарч ирэх үе яах юм бүү мэд. Тэгээ ер нь ал нэлээд шинжилт хийж ялангуяа иргэд маань өөрсдөө ингээд бүх зүйл дээр одоо мэдээлэлтэй байж өөрсдөө бас зөв шийдвэр гаргахгүй бол энэ чигээр маш удаа үргэлжлэх байх гэж би харж байгаа. Тэгвэл иргэдийн цалин орлого нэмэгдсэн инфляцид хэрхэн нөлөөлөх талаар бид эдийн засгчаас тодрууллаа. Би зүгээр эдийн засгийн үед гэж харж байна л да. 4 сарын сүүлээс эхлээл одоо манай инфляцийн түвшин Улаанбаатар хот болон бусад орон нутагт нэмэгдэх баха гэж бодсон. Бүтээгдэхүүн үйлчлэгээний үн өссөнгүүт нөгөө таны цалин 10% өссөн ч гэсэн таны тэтгэвэр 10% өссөн ч гэсэн гурилан бүтээгдэхүүний үн, гурилын үн, будааны үн, за тэгэл үйлчлэгээний үн бүх юм 10% нэмэгдэчихэд таны цалин 10% нэмэгдсэнд ямар ч ялгаагүй гэсэн. Өмнөхөөрөө хэвээрээ байна гэсэн. Магадгүй бүр бүтээгдэхүүн үйлчлэгээний үн бол 10%-аас ч илүү нэмэгдэж 100 мянган төгрөгөөс ч илүү нэмэгдэж магадгүй. Тэгвэл манай эдийн засгчдын ярьдгаар таны бодит орлого нэмэгдэнэ гэсэн. Өөрөөр хэлбэл худалдаа авах чадвар улам өмнөхөөс муудна гэсэн. Тийм учраас ийм бодлого явуулахаас өмнө яах ёстой байсан бэ гэхээр нөгөө аж ахуй нэгжүүд, хувийн сектор, жижиг дунд үйлдвэрийг дэмжсэн талдаа бодлого явуулж агаад альва нэгэн одоо лиценз, зөвшөөрөл одоо тэр болгонтой нь одоо тийм ээ сайн ажиллаж байгаа тэднэрийг л аягүй дэмжсэн бүтээгдэхүүн үйлчлэгийг илүү их талах бүтээгдэхүүн гаргадаг галийн, кэврийн, логистикийн одоо бүх төрлийн одоо дэмжлэг үзүүлжээж нөгөө талдаа цалин нэмэгдсэн бол энэ одоо адилхан их сайн зөв явах байсан бахаа л гэж би бодож. Харин Монгол банкных нь энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллах вэ? Энэ цалингийн өсөлтүүд, энэ мөнгө тараалтууд маань өөрөө дотоод эрэлтийг бол нэмэгдүүлнэ. Улмаар инфляци, эрэлтийн шалтгаантай инфляцийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх юм нөлөөг бол үзүүлнэ. Мөнгө тараалт зэрсэн цалингийн өсөлттэй холбоотойгоор бол энэ нөлөөг бол аль болох саарамжуулахын тулд Монгол банк үнд цаасныхаа хэмжээгээр аль болох татж авах, эдийн засгт үзүүлэлт өрх нөлөөллөнд бууруулах энэ чиглэлд бас бодлого арга хэмжээг авч ажиллаж байгаа.